Я хочу с вами поделиться свидетельством. За би та нартай гэрчлэл хуваалцмаар байна. Я выставил в интернет то, что я проповедовал позавчера о Духе Святом. За уржигдэр би ариун сүнсний талаар заасан. И некоторые люди начали спрашивать меня. И Тэр талаараа интернетэд тавьсан. я думаю, вам будет интересно послушать, что я им хочу сказать. За тэгээд олон хүмүүс тэнд асуусан байсан. Ийм ч бас та нарт сонирхолтой байхаа гэж бодож И байна. также, чтобы каждому не отвечать, и мы делаем видеозапись, я поставлю эту видеозапись другим людям. За тэгээ энийг ахин дахин хүмүүс асуугаад байхгүй тул бас бичлэг хийгээд хүмүүст явуулъя гэж бодсон юм аа. Первый вопрос мне задали, когда я был крещен Духом Святым. Эхний асуулт нь та хизээ ариун сүнсээр баптизм хүртсэн бэ гэсэн асуулт байсан. Я сказал вам, что я покаялся, когда я был 3-й раз в тюрьме, в За возрасте 3 удаа 21 год. шоронд ороод 21 настай байхдаа Христийг хүлээж авсан гэж ярьсан тийм ээ. Пришла группа людей из церкви, которые были крещены Духом Святым. За ариун сүнсний живэлд хүртсэн тэр Пентекост сүм чуулганаас хүмүүсээр сайн мэдээ И ярьсан. я дал адрес девчонки, ей было 14 лет свой, чтобы она За написала мне. тэнд бас ирсэн хүмүүсийн дунд 14 настай нэг охин байсан. Түүнд би өөрийн хаягийг өгч явуулсан байна. Она написала короткое письмо: Иисус любит тебя, Он хочет Тэгээд тэр изменить твою товчхон жизнь. захидал бичсэн. Есүс чамд хайртай, чиний амьдралыг өөрчлөхийг хүсэж байна И гэж. она написала из Евангелия Матфея: придите, За труждающиеся, тэгээ Матай номон обремененные, я дээрээс успокою хүн вас. дарамт үүрсэн хүмүүсээ над руу ирэхтэн би та нарыг амраая гэсэн ишлэл Это бичсэн байсан. коснулось мое сердце, я всю ночь спать не мог. Тэгээ энэ нь миний зүрх сэтгэлийг хөдөлгөөд би шүнжэнгээ унтаж И чадаагүй. ночью один я покаялся пред Богом. Тэгээ би ганцаараа байж байхдаа эзэнт гэмссэн байгаа. Я написал ей письмо, Тэгээ тэр охинд би захидал мое бичсэн. сердце успокоилось, пришел мир. Тэгээ миний зүрх сэтгэлд амар амгалан ирсэн. И я только рано утром заснул. Тэгээ өөрөөр би одоо унтсан байгаа. И я проснулся, когда я выбросил сигареты, я 9 Тэгээ лет би курил. сэрэгтээ 9 жил тамхи татсан байсан. Сэрээд тамхиа хайсан. Перестал материться. Хараад хэлхээ байсан. Я ни разу не сказал мат с того времени. Тэр цагаас эхлээд би ерөөсөө тэр муу үгийг хэлхээ Я байсан. начал Хараад явдаг. читать Новый Завет. Шинэ гэрээг би уншиж эхэлсэн У гэсэн. меня не было наставника, Тэр үед тэнд одоо багш заагаад хэлж хүн байгаагүй. но Дух Святой был там со мной. Харин ариун сүнс тэнд надтай В хамт этой байсан юм тюрьме я аа. еще был 3 месяца. За тэрнээс хойш 3 сар И өнгөрсөн. Дух Святой давал мне силу жить святой жизнью. Тэр 3 сарын турш бүр ариун сүнс надад гим зэмгүй амьдрахад сургаж зааж исэн. И мне рассказали, что эти верующие, которые пришли, они крещены Духом Святым, они молятся иными языками. За тэгээд тэр бид нар дээр ирж сайн мэдээ ярьсан залуучууд болохоор ариун сүнсний дүүргэлтийг аваад хэлүүдээр залбирдаг хүмүүс И байсан. знаете, у меня такая ревность, мне такая жажда появилась по крещению Духом Тэгээ Святым. ариун сүнсний тэр баптизмыг хүртгиймсэн гэсэн хүсэл цангаа надад маш их Потому төрсөн. что когда мы читаем послание к Коринфянам, Яагаад гэвэл Коринт номыг унших юм бол там сравниваются иные языки в 14 главе и пророчества. за тэгээд 14 дугаар бүлэг дээр хэлүүд ба иш үзүүлгийн талаар бичсэн байгаа. И там с одной стороны говорится: вот если все на языках будут говорить и зайдут неверующие, они скажут, что вы За беснуетесь. хэлүүдээр ингээд залбирч ядал хүн одоо тийм мэдгүй хүн орж ирэх юм бол юу гэж бодох вэ гэж байгаа тийм ээ. И потом Павел говорит: ну вот если пророчествовать будут, то все будут обличаться, и они увидят, что с вами Господь. Харин иш үзүүлэх юм бол тэр бурхны зэмлэл ирж яана гэд хүмүүс эзэнд итгэнэ гэж И хэлсэн потом тийм ээ. Павел мне говорит несколько фраз, Тэгээ Паул тэнд хэдэн өгүүлбэр хэлээд и потом он подытоживает. тэгээд дараа нь дүгнэж байна. Итак, иные языки знамения не для верующих, а для неверующих. За тэгээд тэр хэлүүд нь болохоор итгэгч хүмүүстээс үл итгэгчдэд зориулсан бэлэг тэмдэг юм а гэж И байгаа. это было в данном случае в моей жизни. Это было знамением, это чудо. Я хотел этого. Тэр надад үл итгэжсэн надад бэлэг тэмдэг болоод
Би энийг хүсэжсэн, маш их хүсдэг юм болсон. Мне некому было наставить, я нигде не мог прочитать, как За это, но я надад одоо хотел. яаж авдаг юм бол яадаг ийдэг ерөөсө надад ойлголт байгаагүй, хэлж заах ч юм байгаагүй. И когда я освободился, перед освобождением начальник этой тюрьмы, он говорит помощнику, я наблюдал за ним, вот этот За человек будет тэгээд намайг искренне гарахаас верующим. өмнө одоо тэр шарангийн дарга хэлсэн. Энэ хүнийг би одоо 3 сарын турш ажиглалаа. Энэ жинхэнэ христчин болох хүн байна гэсэн байна. Со мной освобождались разные друзья, одни говорят, Надтай хамт өөр найзууд маань судлагдсан. подожди, сейчас водку принесет, мы За отпразднуем. одоо ингээд судлагдж байгаа тий хүлээж байгаараа одоо найзууд маань ирнэ одоо арх авчирнаа гэд. Другой говорит, поехали ко мне домой в Брянск, там стол Нөгөө накрыли, тэр будем Брянск руу праздновать. явцгаая. Ширээ засаа судлагдсанаа тэмдэглэе гэд. Но я пошел в церковь. Харин би сүм рүү У явсан. меня был адрес этой церкви, это Ты было не в сумеха моем на городе, я хайгуэсэн. пришел туда. Тэгээ би тийшээ нотсон. И верующие приняли меня. Тэгээ итгэгч хүмүүс намайг хүлээж авсан. И знаете, я в церкви еще раз покаялся, Тэгээ сүмд хурж ирээд би ахаад и у меня гимсэн. всегда была жажда получить крещение Духом Святым. Ариун сүнсний дүүргэлтийг авах хүсэл маш их байсан. Я нашел литературу, начал читать. Тэгээд одоо христчин зохиолууд болоод уншиж И я не эхэлсэн. помню того момента, за меня никто не молился, но я помню, что я начал говорить на иных За языках. хинч миний төлөө залбираагүй ямар ч байсан би өөрөө шууд залбираад эхэлсэн. То есть я жаждал, и я получил. Би цангаж исэн, хүсэж исэн И тэрийг мне авсан. человек один написала, сестра говорит, я пишу, потому что отец и муж у меня, они не крещены Духом Святым, они хотят, но они не могут получить. За аав маань, нөхөр маань ариун сүнсний баптизм хүртээгүй, дүүргэлтийг аваагүй, энийг хүсэж чадахгүй байна. Яах вэ гэж нэг ихт Я бичсэн. написал ей, есть две причины. Либо они неправильно наставлены, За энд хоёр шалтгаан байна. Эсвэл тэд нар буруу сургагдсан хүмүүс байна тийм ээ? Буруу заа сургасан байна тэд нар. либо они недостаточно жаждут. Хоёрдугаар шалтгаан тэдний хүсэл тэмүүлэл бага байна гэж байна. Однажды один проповедник с одним братом, они купались в море. За нэг ах одоо ингээд усанд сэлжсэн байна, гол И сэлжсэн этот байна. брат говорит, за меня много людей, знаменитых проповедников молились за крещение За Святым нэг Духом. алдартай олон номлогчид миний төлөө ариун сүнс дүүргэхийн төлөө залбирсан гэж хэлсэн гэн нэг нь. И я не могу получить. Тэгээ би авч чадахгүй байгаамаа гэж хэлсэн. Может, ты за меня помолишься, я получу. Магадгүй чи миний төлөө залбирвал би авчих юм болов уу гэсэн гэн. И тогда что-то этому проповеднику пришло. Тэгсэн чинь нөгөө номлогчид нэг ойлголт Он хэлсэн гэн. хватает его за волосы и под воду. Тэгээд уснээс нь сүүж аваад гал руу ус руу хийсэн гинэ. Он опять туда. Как Он стоит. опять. Ахаад ингээд Он говорит ему, ты Толгойг жить нос. хочешь? за одоо хүсэж гэнэ үү одоо гэсэн. Он говорит, хочу. Хүсэж гэнэ гэсэн. Вот если ты так будешь хотеть крещения Духом Святым, то получишь. За чи одоо яг одоо энэс уснаас гарахыг хүсэж байгаа шиг хүсэх юм бол ариун сүнсний дүүргэлт авна гэсэн. Я жаждал, и я получил. Би цангасан, хүссэн, И авсан. дело в том, что сегодня люди делают Дух Святой делом выбора. Одоо хүмүүс ариун сүнсийг сонголтын зүйл болгочиход байгаа. Ты можешь иметь Дух Святой, а можешь не иметь. Чи ариун сүнсээр дүүрэн байж болно, үгүй байж болно гэсэн. Жил там всю жизнь без Духа Святого, ну и дальше За проживешь. ариун сүнсгүйгээр чи амьдрал лсэн, тэгээд амьдрал лэж болно штэ гэх. Но Библия для нас является полным авторитетом. За тэгвэл Библи бидний хувьд бүрэн эрх мэдэлтэй юм аа. Не я. Эрхэм зүйл юм Иисус аа. сказал им, Би хэлсэн биш ээ, Есүс хэлсэн. вы не идите никуда, не отлучайтесь от Иерусалима, Та нар энэ хоттой үлдээ Иерусалимаас бүү яваа. пока вы не получите силу Духа Святого. Ариун сүнсний дээрээс ирэх хүчийг автлаа. Энэ хотоос бүү яв гэж хэлсэн нь Есүс шүү дээ. И они спрашивали, когда ты восстановишь царство Израилю? За Израилийн хаанчлалыг та хизээ сэргээх гэж байна гэж түүнээс асуусан. Но он сказал, не ваше дело, когда знать. Энэ хизээвэ гэдгийг мэдэх нь та нарын хэрэг биш ээ гэж тэр Но хэлсэн вы байна. получите силу, когда сойдет на вас Дух Святой. И Харин будете та мне нарын дээр ариун свидетелями сүнс буухад та нар хүчийг аваад намайг гэрчлэгчд болно гэж в хэлсэн. Иерусалиме, Иудее и до края земли. Иерусалим, Иудэ, Самар
дэлхийн хязгаар хүртэл миний гэрчнэр байх болно гэж хэлсэн. И теперь я хочу сказать, засвидетельствовать, что сделало крещение Духом Святым в моей жизни. Тэгвэл ариун сүнсний дүүргэлт нь миний амьдралд юу хийсэн бэ гэдгийг би гэрчлэмээр байна. Когда мы читаем книгу Деяний, Үйлс номыг бид нар уншихад это не дела апостолов, тэр элч нарын хийсэн ажил биш юм аа. это дела Духа Святого, который жил в них. Тэдний дотор амьдарч байсан ариун сүнсний ажил юм аа. Потому что такие дела невозможно делать человеку. Яагаад гэвэл энэ ажлуудыг хүн хийх боломжгүй. Я знаю, в Монголии много смотрят людей в Фейсбуке, мои служения за За границей, в Монголд разных ч гэсэн странах. өөр улс орнуудад ч гэсэн миний үйлчлэлийг ажиглаж дагдаг хүмүүс их байдаг. И я знаю, все, что я делал, в этом году исполняется 36 лет, как я верю в Иисуса За би Христа. Есүс Христэд итгээд энэ жил 36 жил болж байна. 35 лет из них я миссионер. 35 жил нь би сайн мэдээний илгээлтэнд үйлчилж Я байгаа. был год только верующий. Би итгээд дөнгөж 1 жил болж байхад Я был в Западной Белоруссии, в баруун Брестской Беларусь области, байсан. Альшаны. за Альшан гэд хотод байсан. И там приехал один архитектор из Кен- Забайкалья. Забайкальскаас нэгэн барилгын инженер хүн хурж И ирээд он рассказал, что там нет церквей. за Забайкальск одоо христчин сайн мэдээний Он сүмнүүд призвал к байхгүй молитве. гэж хэлсэн. За тэгээд залбирцгаая гэж И в хэлсэн. этой молитве я просто без всяких мыслей молился. Тэр залбирч байхад би ямар ч бодолгүй зүгээр Но залбирч Дух байсан. Святой коснулся меня так же, как на покаянии. Харин намайг гимшгэд ариун сүнс хүрсэн шигэ яг тэр И залбирлын я явцад молился, ариун как сүнс хүрсэн. Исаия, вот я, пошли Би яг меня. Исая мэд би энд байна намайг явуулаач гэж Я хэлсэн. был только 8 месяцев, как в церкви. Би сүм цуглаад яваад ерөөсөө 8 сар л болж ирсэн. Но если считать с тюрьмой, то я был год верующим. За хэрвээ шоронд байсан хугацаагаа оруулах юм бол итгээд жил болсон байсан байх. И скажите, послал бы кто миссионера, если просто человек год верующий? Ерөөсөө ингээд нэг бүтэнсэ өдрийн цуглаанд явдаг 1 жил итгэсэн хүнийг илгээлтэнд явуулах уу? Никто не послал. Хэн ч явуулахгүй шүү Я дээ. тийм ээ? чувствовал призыв. Би бол дуудлага мэдэрсэн. Но благо, что я только, когда покаялся, был 4 месяца в одной церкви. За би итгээд 4 сар нэг сүмд байсан. И потом приехал пастор из Белоруссии, позвал меня строить За тэгсэн чи церковь. Белорусын нэг пастор хурж ирээд тэр сүмийн барилга барьж байгаамаа тэнд ажиллаач И я гэсэн. был там, строил 4 месяца. Тэгээд 4 сар тэнд нь би барилга барьж То есть сүмийн как бы барилга барьсан. надо мной власти вот такой никто не имел. За тэгэхээр би Я одоо добровольно приехал туда, в тодорхой нэгэн Белоруссию. эрх мэдэл дор байгаагүй байна би И тийм. поэтому я приехал, я ему поставил, сказал, Дух Святой меня призывает ехать в За Сибирь тэгээд би Восточную. хэлсэн байгаа. Ариун сүнс надад хэллээ. Одоо зүүн одоо Забайкальск руу яв гэж хэллээ гэсэн байна. И в Восточной Сибири я приехал туда без всякого опыта. Ямар ч туршлага байхгүй нэгэн одоо зүүн Сибирт очиж байгаа. И через год я стал пастором церкви. Тэгтэл жилийн дараа би пастор болсон. Я был 1,5 года верующим. Итгэхэд одоо жил хагас болж байна тийм ээ. Никто не поставил бы меня пастором. Хэн ч намайг пастор томилохгүй шүү дээ Но мы пастораар. приехали в поселок, мы проповедовали там Евангелие. Тэгээ бид нар тосготуудад очиод сайн мэдээ ярьж исэн. Около 50 человек покаялось. 50 орчим хүн хүлээж авсан. И они назвали меня пастором. Тэгээд тэд нар намайг пастор Там гэж даже был нэрлсэн. брат, который, он больше меня был верующим, но он тоже сказал, что я пастор. Тэгээд тэнд надаас арай илүү итгэсэн нэг ах байсан. Намайг бас пастораа гэж И нэрлсэн. потом в течение 5 лет Бог употребил меня для организации 5 церквей, За 5 где жилийн не было дотор церкви. одоо сүм чуулган байхгүй тосготуудад сүм чуулган тарихаар бурхан намайг ашигласан. И это работа Духа Святого. Энэ бол ариун сүнсний ажил юм аа. Я мог бы подробно рассказывать, как он работал. Тэр хэрхэн яаж ажиллаж ясныг тодорхой ярьж өгч болно л А доо. потом пришел 98 год. Тэгсэн 98 он боллоо. Я был верующим 8 лет. Итгэхэд 8 жил боллоо. И Бог послал меня в Китай. Бурхан намайг хятад руу илгээсэн. Вы немного будете слышать о русских, которые служат в Китае. Хятад үйлчилдэг орсуудын тухай та нар нэг сайн их сонсог И он не байгаа. просто послал меня в Китай, но он мне вложил изучать китайский Тэр язык зүгээр специально для хятад руу проповеди илгээгээгүй Евангелия. сайн мэдээд
тунгаглуулахын тулд хятад хэл сур гэж хэлсэн юм аа. Никто из людей не додумался бы меня послать в Китай. Хүн бол ямар ч хүн намайг хятад руу илгээх Никто бы бодол не төрхөд орохгүй. додумался меня бы послать в учебное заведение изучать Бүр китайский язык. хятад хэл сурахаар их сургууль явуулъя гэсэн бодол хинээч дотор төрөхгүй Мне байсан. тогда было 31 год, Би тэр үед 31 когда я настай поехал болсон. учиться. Тэгээ хэл сурахаар их сургууль руу явахдаа 31 настай И байсан. знаете, в Китае мы не с лидерами не встречались. О, мы будем учить у вас людей. Нет. Бид нар хятад очиод удирдагч нартай нуулзаад та нарыг одоо сургая мургая гэж яриаггүй. Бог познакомил чудом с одним человеком. Бурхан гайхамшигаар нэг хүнтэй намайг Мы танилцуулсан. привезли одну маленькую группу. Тэгээ нэг в жижигхэн Россию. цөөн хүмүүсийг Оросд Они авчираад вернулись, они рассказали тому, бид чему мы нар учим. заа сургаад бидний юу заа сурж потом байгааг еще, нутагтаа очиж еще. яриад тэгээ дахин хүмүүс ирж И сурсаар в байсан. Китае через вот наши школы эти прошли больше 5000 лидеров За манай китайских. сургуулиар дамжуулаад 50000 гаруй хятадын удирдагч нар И бэлтгэгдсэн. это работа Духа Святого. Энэ бол ариун сүнсний ажил юм аа. Если вы не верите это, поедьте в Китай, организуйте служение, Хэрвээ проповедуйте итгэхгүй школы байгаа для бол та 5000. нар өөрсдөө яваад хятад ийм сургууль зохион байгуулад үз. Но второе служение, которое было, Хоёр дахь үйлчлэл нь юу байсан бэ гэхээр это служение в Монголии. Монголд хийсэн үйлчлэл. Вы знаете, я в 2007 году приехал проповедовать, приехал организовать школу и встретился в Улан-Баторе с пасторами. За 2007 онд ирээд энэ үйлчлэлээ явуулахаар одоо пасторуудтай уулзсан байгаа. Но в Улан-Баторе было уже в Монголии много разных библейских школ. За Улаанбаатар тэр үед янз бүрийн библийн сургуулиуд байсан. И они не обратили внимания. Тэгээд тэд нар ерөөсөө энийг тоогоогүй анхаараагүй. Но в 2011 году мы взяли маленькую группу людей. 11 онд дахиж ирээд нэг цөөн хэдэн хүн Мы цуглуулад начали проповедовать первую школу тэгээ Христа. анхны христийн сургуулаа явуулсан. И потом вторую школу Дараа нь проповедовали. хоёр дахь сургуулаа Я явуулсан. тогда был 40 дней в посте после поста. Тэгээ би 40 өдөр мацад бариад Монголд И вы ирсэн знаете, байгаа. там жена Ульзи вот из Ордонета, она Энэ была, Үлзэн бат попала на ахын эту эхнэр школу. Үлзэн энэ сургуулийн тэр хоёр дахь сургуульд сурсан Она байна. говорила, мне так его было жалко, потому что я на 26 килограмм похудел Тэгээ во Үлзэн время их поста. өчтөр ирээд ярьжсэн амар өрөвдмөр бүр салхинд Одни хийсэн бүр кости были. дан ясалсан хүн байсан шүү дээ гэдэг нэг. И в этой школе просто один человек с Улан-Батора записал на аудио эту школу. Тэгсэн чи тэр сургуульд нь Улаанбаатараас нэг хүн ирсэн байжсэн аудио бичлэг хийсэн юм л да. И он там дал кому-то послушать. Тэгээд ийм юм болж гэн гэд нэг хүнд И хэлсэн потом это ярьсан. начало распространяться. Энэ мэтэр ингээд хүмүүс чихт сонссоор И байгаа. знаете, в Монголии уже больше 1000 лидеров прошли через эти школы. За энэ сургуулиар 1000 гаруй хүн Монголд И бэлтгэгдсэн. когда я ставлю что-то в Facebook, то люди комментируют: приезжайте к нам За одоо делать ингээд би эту школу. интернетэд пост хийхээр манад явуулаарай, дараачихгаа манад явуулаарай гэж бичдэг. Это не наша работа. Энэ бидний ажил биш Это ээ. слава Богу. Энэ эзний Это алдар. работа Святого Духа. Эзний алдрын төлөө ариун И я сүнсний ажил отвечаю юм на аа. вопрос, что для меня сделало крещение Духом Святым. Ариун сүнсний дүүргэлт надад юу хийсэн бэ гэдгийг би ярьж байна. Я рассказывал вам про Камбоджу. За Камбожийн талаар би та нарт ярьсан. Попробуйте приехать туда, в тюрьмы, проповедовать там. Попробуйте. За тэгээ Камбожид та нар очиод хорих юунууд нь үйлчлүүлдгийг гинлээ гэд одоо очиод үйлчлээ. Человеческими усилиями это невозможно. Хүний хүчин чармаалтаар энэ хизээж Но бүтэхгүй. я проповедовал одному офицеру. Тэгээ би нэг л офицерт заасан. Его коснулся Дух Святой. Түүнд ариун сүнс Он хүрсэн. организовал служение. Тэгээ тэнд өөрөө цуглаан Он зохион видел, байгуулсан. как эти заключенные с открытым ртом слушают За тэр Евангелие. хоригдлууд намаа ангаагаад алмаар нь сонсож байгааг тэр хүн Потом хараад второе, третье. тэгээ дараа нь хоёр дахь, гурав Он дахь позвал главного Учителя над всеми явуулсан. тюрьмами в Камбодже. тэгээ Камбожийн бүр 20 ангиудын одоо ерөнхий газрын Он даргын послушал дуудаад свидетельство. тэгээ нөгөө хүн чинь миний Простое гэрчлэлийг сонсоод свидетельство, как я говорю вам. зүгээр та нарт ярьж байгаа шиг жирийн Но нэг Дух гэрчлэл. Святой коснулся его. Гэхдээ ариун сүнс түүнд Он хүрч говорит, байгаа у маа. нас 26 тюрем.
Манай Камбожид 26 шорон Ты байдаг. можешь проповедовать всей. Чи бүх шоронгуудад очиж үйлчилж болно гэж хэлсэн. Я никогда не читал в книгах, чтобы 100% каждой тюрьмы была проповедана. Би өөр хаанаас ч 20 анги 100% сайн мэдээ сонсчихсан тухай уншиж байгаагүй. Мы уже проповедовали там 11 тюрьмам. 11 шоронд нь бид нар аль хэдийн сайн мэдээ Это хараасан. около 19 тысяч человек. За 19,000 орчим хүн гэсэн үг. И сейчас организовывается еще 6 тюрем. Одоо ахад 6-20 ангид сайн мэдээ Это еще явуулахар где-то төлөвлөж байна. 15 тысяч. Тэгэхээр бараг 15,000 хүн сонсно гэсэн үг. Это дело не человека. Энэ бол хүний ажил биш ээ. Это дело Святого Духа. Энэ бол ариун сүнсний ажил юм аа. И я вам говорил на уроках, когда я был молодым пастором, и у нас в Сибири тогда не было церквей, не было пророков, не у кого было наставления спрашивать. За тэгээ намайг анх пастор болж байхад ёор иш үзүүлэгч гэж байхгүй, янз бүрийн сургууль мургуул гэж байгаагүй гэж ярьсан. И сейчас даже в Чите есть епископ, пасторы. За тэгтэл одоо читэд гихчил хэд хэдэн сүм байна, ахлах пастор Но в гэж то байна. время они были такими же, как я, миссионерами без опыта. За ямар ч туршлагагүй байсан илгээлтийн эзэд маань одоо ахлах пасторууд бодоод Но хэд хэдэн сүм тарьсан байж Я байна. учился слушать Духа Святого. Харин би ариун сүнсийг сонсож сурсан юм аа. Бывало, делал ошибки. Бывало, я делал ошибки. Мэдээж алдаа гаргаж исэн үе Но я байсан. учился слушать. Гэсэн ч би сонсож Мне сурсан. было тяжело. Надад хэцүү Я байсан. уходил просто на сопку. Би зүгээр толгой дээр гараад Я молился, плакал Богу. Даже Ой, говорил, да, что я только хочу церковь уйти байсан. на небо. тэр битгий эзэн минь би тань дээр очимоор байна гэж Но Иисус уйлжсэн. сказал, что Дух Святой – это утешитель. Гэхдээ Есүс хэлсэн ариун сүнс бол та нарын тайтгаруулагч гэж. И когда Он наполнял меня, я видел, что никакой проблемы нет. Тэгээд тэр над дээр ирж тайтгаруулахад ямар ч асуудал байхгүй юм байж тээ гэж би хардаг. Он мне давал силы, и я шел опять Тэр служить. надад хүчийг өгч би цааш алхасаар ирсэн. И все, что за эти 35 лет миссионерства я Илгээлтийн имею, энэ 35 жилийн турш из них 28 лет я служу за границей. 35-ын 28 жилд би гадаадд үйлчилж И байна. везде, Иране, Иран, Мьянме, Мьянмар, Бог Камбодж. просто открывал, не с лидерами, а просто вот открывал двери идти туда. Зүгээр л тэр одоо тэр том өдөрлгөөтэй нууцдгүй зүгээр л бурхан өөрөө хаадаг нээж өгдөг надад. Я могу сказать, как деяния апостолов, это не мои дела, это дела Духа Святого. Энэ бол ариун сүнсний ажил юм аа. Үйлс номон дээр ч тэр элчнэрийн ажил бас Потому ариун что сүнсний ажил происходили байсан. такие чудеса. Я сам удивлялся этому. Тэр гайхамшгүйд бэлэг тэмдгүүд дагалдаж би өөрөө энэ нь Мне, хараад гайхдаг байсан. думал я, что это как в сказке. Үлгэр байгаа юм шиг санагддаг байсан. Я говорил в Китае переводчице, ущипни меня. Я не верю, что такое Тэгээ может бүр происходить. хятад Это как болж байгаа сон. зүйлийг би харахтаа орчуулагч чи намайг чимхээч гэж орчуулагчтай Когда этот хэлжсэн. парень в ящике, одержимый бесами, 4 месяца сидел За тэр забитый нэг бүр чөтгөрд гвоздями. эзлэгдсэн залууг тэр одоо хайрцагын дотор хийгээд төгжсөн Когда байсан. женщина умерла от Тэр кровотечения, тэр воскресла. эмэгтэйг чөлөөлж исэн, Я только бас читал үгсэн такое в эмэгтэйг книгах. амьлуулж исэн. Энийг би зүгээр номноос л уншиж Я байсан. просто понимал, что я здесь ничего не делал. Би энийг бол би энд юу ч хийгээгүй гэдгээл мэдэж Но ойлгодог байсан. это работа Святого Духа. Энэ бол ариун сүнсний ажил юм аа. И вот это ответ, что сделало для меня крещение Святым Ариун Духом. сүнсний дүүргэлт надад юу хийсэн бэ гэдгийн хариулт нь энэ байна. Все, что я не делаю своими силами. Би хийж байгаа бүх зүйлээ ариун сүнсний хүчээр Точно хийдэг. так же, как Петр, он был слабый, Петр, он сул дараа был нэгэн байсан. неуверенный. Итгэл багтаа итгэл алдарсан нэгэн байсан. Но Дух Святой сошел на него, и Гэвч он түүнээр стал ариун уверенным. сүнс бууж тэр маш итгэлтэй болсон И байгаа. все, что после Зоригтой делал, болсон. это уже делал не Тэрнээс раба, хойш хийсэн бүх зүйл нь но Дух Святой, который жил в нем. тэр загсчин биш. Ариун сүнс Когда хийсэн юм Павел аа. служил, это не делал Савл фарисей. Паулын үйлчлэл бол
Фарисей Саулын хийсэн үйлчлэл но это биш. делал Дух Святой, который Импульс. жил в Павле. Паулын дотор амьдарч исэн ариун сүнс хийсэн юм аа. Вот почему мы должны ревновать Тийм крещение учраас Духом ариун Святым. сүнсний дүүргэлтийг бид нар хүсэн тэмүүлэх ёстой юм аа. И Дух Святой – это не выбор, Ариун сүнс бол сонголт биш ээ. это повеление. Энэ бол тушаал. И факт в том, что без Духа Святого мы не сможем проповедовать Евангелие. Ариун сүнсгүйгээр бид нар сайн мэдээг тунхаглаж чадахгүй. Мы не сможем делать Божьи дела. Бурхны ажлыг бид нар ариун сүнсгүйгээр хийж чадахгүй. И поэтому все, что мы делаем, это не нам слава, а слава Богу. Тийм учраас бидний хийж байгаа бүх зүйл бид нар алдрыг авах ёсгүй. И Алдар нь бурханд байх Дух ёстой. Святой сказал, что Он придет и прославит. Ариун Иисус сүнс сказал, Дух Святой придет и прославит меня. Есүс хэлсэн ариун сүнс ирээд намайг алдаршуулах болно гэж хэлсэн. Люди, исполненные Духом Святым, прославляют Иисуса. Ариун сүнсээр дүүрсэн хүмүүс Есүсийг алдаршуулдаг юм аа. Аминь. Амен. Аминь.